За өглөө тараад одоо нөгөө ажил руугаа явж байна. Үйл хөдлөх хөрөнгө зардаг. Тэгээд энэ офс дээрээ өглөө ирж суудаг. Өглөө 9-с өдөр 1 хүртэл суугаад тэгээд ирсэн хүмүүстэй уулзаад танилцаад юу авах вэ ярилцаа тэгээд авах байшингуудыг авч өгч тасалдаг. За тэгээд өглөө офстой орж ирээд бүх гэрлээ хасаагаад зургтнуудаа хасаагаад хөгжим тавиад өрөөнүүдэд цэвэрхэн байна уу шалгаад кофегаа шалгаад тэгээ өдөртөө бэлдэндээ. Энэ зургтнууд дээр нь зөвхөн слайднууд явж идэг. Тэгээ манай зарж байгаа байшингуудыг зургнууд нэг нэгээр нь солигдоод явдаг. Энэ одоо энэ зургтыг өөрөө юм хийж ашигласан байна. Тэрийг нь одоо зэжигэн дээр нь тавьж байгаа. Гадаа хүмүүс зүлэг тасаад их чанга дуутай байгаа. Ер нь Америкт бараг 7 хоног болгоо зүлгээ байнга засч явахгүй бол их хурдан ургадаг. За энэ манай даргын өрөө нь офс нь тэгээд манай дарга жилдээ 100 хэдэн сая долларын үнэтэй байшин зардаг. Тэгээд тэрнийхээ 3%-ийг нь ашиг болгож авдаг. За тэгээд би энэ үйл хөдлөх хөрөнгө зарахтаа би ч гэсэн зарсан үнийхээ 3%-ийг ашиг болгож авдаг. Тэгээ 3%-ийг авчаа тэрнээсээ бас 40%-ийг офст өгдөг. Тэгэхээр би нэг сая долларын байшин зарах юм бол $30,000 авна. Тэгээ тэрнээсээ 40%-ийг офст өгдөг. Тэгээд ингээд офс дээр суугаад хүн орж ирэхгүй бол тэгээ компьютер дээр имэйл өчөөд ямар хүмүүстэй ажиллаж байгаа, тэд нар нь ямар байшин хайж байгаа, тэр тухайгаа судалгаа хийгээд тий өдрийг өнгөрөндөө. Тэгээ нэг байшин бас нэг хүн авъягээд надаас асуусан ямар хөө байшин байна гэдгийг би зургийг үзээд уншаад юу хэрэгтэй юм байна, хэр хуучин юм байна, хаана байд юм бэ, тэг ямар шаардлага тавьсан байд юм байна, тэр бүгдийг нь уушиж судалж үздэг. Энд чи тэгээд Америкчууд газараа зарахтаа тэгээд газартаа шаардлага тавьсан байдаг. Ямар хөө байшин барьж болох уу, хашаа барьж болох уу, энэ гэсэн шаардлага байдаг. Тэгээд энэ чи зарим айлууд нь болохоор улсын хотынхоо бохирт залгагдсан байдаг. Тэгээд зарим нь тийм биш болохоор зүгээр газартаа бохиртой тийм том youngsтай тэр байдаг. Тэгээд тэр бүгдийг үздэг. За тэгээд нэг клиенттэй кофе шоп дээр уулзна гэж тохирсон байсан. Тэгээд би хүлээж авах хугацаанд библи уншаад сууж байна. Тэгээд офс дээр суучаад клиенттай уулзчаад байшингууд үзүүлчихэд тэгээд гэртээ харин өдөртөө хэдэн цагт хамаагүй магадгүй харж болно. Өглөө эрт эсвэл өдөр хэдэн цаг хамаагүй бас гарч магадгүй байдаг. Тэгээд миний өөрийн гэсэн бизнес болохоор бас өөрөөр л бүгдийг хийдэг те.